дараагийн нэг арга бол мэдээж одоо дүнгиж баригдаж эхэлж байгаа захиалга нь эхэлсэн найдвартай барилгын компанид одоо байр захиалж бас мөнгө өрөнгөө өсгөх аргыг бас хүмүүс их сонгодог болсон байна. За тэндээ амьдарч оршин суухгүй ч гэсэн за мэдээж байршилтай байр бол түрээслэх, за нэг бол эргүүлэн зарах гэх мэт байдлаар. За тэгээд зарж байгаа үнийн хувьд гэх юм бол мэдээж барилгын компаниуд анхны захиалгаа авахдаа анхны захиалгууд мэдээж хамгийн хямдасаа эхэлдэг. За жишээ нь дүлгэн нуур орчимд за 2 жилийн өмнө бол дүлгэн нуур орчимд баригдаж байгаа барилгууд шинэ барилгад хөрөнгө оруулалт хийх юм бол сая 500 сая 700 мянган төгрөгийн үнэлгээтэй байсан бол за одоо яг 2025 оны байдлаар энд барилга бол 4 саяас 4 сая 500-ийн хооронд байршлаасаа хамаарат одоо хотын төв гэдэг утгаараа байршлаасаа хамаарат үн ханш тэгж их өөрчлөгдсөн байна. Одоо ашиглалтанд орсон байрууд нь. За тэгэхээр 2 жилийн өмнө магадгүй та дүлгэн нуур орчимд дүнж баригдаж байгаа барилганд та хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдрийн зах зээлийн ханшаар бол та үн хөлсөө оруулсан хөрөнгө оруулалтаа даблтаа тавах бүрэн боломжтой байсан байна гэсэн үг. За энэ мэдчлэн за манай Улаанбаатар хотод бол шинэ сэлбэдэд төв за тэр 7 буудлын орчмын газар чөлөөлөлт явсан байлаа. За Яармаг орчимд байрнууд шинээр баригдаж байна те. Мэдээж эргүүлээд зарахад таны одоо орон сууц эрэлттэй байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй ингээд байр авахаар л даблддаг гэсэн гэхэд тэнд одоо хамаагүй байр сонгоод аваад ээж бас болохгүй тий. Эргээд зарагдах уу гэдэг зүйлийг нь бас аюу сайн бодох хэрэгтэй байгаа. За эргээд хурдан зарагдах үндслэлүүд нь гэх юм бол мэдээж нэгдүгээрт байршил, хоёрдугаарт агаарын чанар, за 3 дугаарт одоо эргэн тойронд цэцэрлэг сургууль хэр хүртээмжтэй байгаа вэ гэдэг асуудал. За тэгээ 4 дугаарт одоо тогтчлт те гадна тогтчил, зогсоол те гадна дотн зогсоолууд хэр хүртээмжтэй вэ гэх мэтчлэн айгүй олон зүйлүүдийг харж иж хүмүүс одоо ашиглалтанд орсон байруудаас сонголтоо хийдэг учраас сонголт мэдээж маш их болсон учраас та бас энэ бүгдийг харж бас шинэ одоо баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулалт хийх юм бол мэдээж та ашигтай байх болно. Хөдөлгөөний салбарт бас дөнгөж баригдаж байгаа барилгуудаа хамгийн гол нь та найдвартай барилгын компани сонгож оролцох нь өөрөө мөнгө өрөнгөө бас өсгөх юм боломжтой байна.